Тэгээ сайн хүн болгож өгсөн баярлалаа гэж хэлээ та. За сайн байцгаана уу цэцэгт мэдлэгээний хамт олон байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр хүлээн авахч маань төрсөн өдөр тохиож байгаа. Тэгээ хайртай ээж аваас нь бид бүгдээр дамжуулан энэхүү сайхан цэцгийг явуулсан байгаамаа. Бүгдээр орж хүлээн авахчгаа баярлуулцгаая. За сайн байна уу. За энэ дөрөнд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Цэцэгт мэдлэгээ компаниас явж байгаа. За тэгээ өөрт нь өнөхөө сайхан цэцгийн баглагийн мэдлэгээний хамтаар явуулсан байгаа. За тэгээд хайртай ээж аваароос нь хөдөө гинтийн бэлэг болгоо явуулсан байгаа шүү зэ. За би мэдлэгээг нь уншаад өгье. Хөдөө төрсөн өдрийн мэнд хүргье. Ээж аав нь чамаагаа их сургуульд орж амьдралынхаа шинэ гараг ихтгэл дүүрэн эхлүүлж байгаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнөөдөр бол чиний амьдралын хамгийн үнцэнтэй өдрүүдийн нэг. Мөрөөдөлтөө хүрэх замд гарч буй эхлэл эр зоригийн баяр юм аа. Ээж аав нь үргэлж чиний ард байж итгэл найдвар сэтгэлийн нэмээ өгч байх болно. Өөдрөг сэтгэл хичээл зүтгэл хоёр чамайг амжилтын оргилд хүргэнэ гэдэгт итгэдэг шүү. Төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргэе. Мөрөөдөлтөө үнэнч байж үргэлж гэрэл дээрээ дөрөв тэмүүлээрээ хайртай шүү хүүдээ гэсэн байгаа. За тэгээд хайртай ээж аваароос нь нөхөө цэцгийг явуулсан байгаа. Цэцэг авах мэдрэмж нь ер нь ямар байдаг юм бэ? Бас сэтгэлээ хуваалцаад ээж автаа хандаж илгүүл хэлээрэй за. Ээж автаа баярлалаа гэж хэлээ да. За ээж автаа хайртай шүү. Тэгээд өдөө хүртэл өсгөж тойрнжуулж тэгээ сайн хүн болгож өгсөн баярлалаа гэж хэлээ да. За баярлалаа төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй.